Та бүхэн сайн байцгаана уу? Бид бүрэлдэхүүн увсан багшийн Амарлан оршихуйн Шанай гэдэг хичээлийн тайлбарыг сонсож байна. За тэгэхээр бидэнд одоо энэ шамата бясалгал хийхэд тохиолддог 5 алдаа бий. За тэр 5 алдааны хамгийн ихнийх нь залхуурал. Залхууралн дотроо 3 янз. 3 дахь залхуурал нь хинч анзаардаггүй, хинч таньдаггүй тэр нэг нуугдмал залхуурал байдаг байна гэдэг дээр хүрээд бид зогссон. Тэгэхээр та бүхэн хэрвээ завгүй би гэж хэлж байгаа хүмүүсийг харах юм бол энэ чинь нөгөө нэг хамгийн дэд зэрэглэлийн боловсралтай залхуу нөхөр байна шүү дээ гэж ойлгох нь байна. Та өөрт нь хэлсэн ч бол та чинь буддийн ёсоор бол залхуу хүн байж тээ гэж. За тэгээ заавал буддийн гэж хэлээд яах вэ? Ер нь бол наадах чинь та чинь залхуу хүн байна шүү дээ. Тэгтээ хамгийн одоо дэд зэргийн боловсралтай залхуу юмаа гэж хэлж болно. Яагаад тэр хүнийг ийм боловсралтай залхуу гэж хэлээд байна гэхээр тэрийг залхуу гэдгийг хинч мэддэггүй байхгүй. Тийм учраас. Нэг л их завгүй хүн л яваад байдаг. Тэр бол залхуу хүн. За залхуурал гэдэг бол маш хүчтэй сэтгэлийн хүчээ. Маш хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн. Маш хүчтэй. За ингээ бидний сэтгэл гэдэг бол ерөөсөө зэрлэг галзуу арслан шиг, заан шиг тэгэл тийм галзуурал байж ахтаа дуртай гэсэн үг. Бид хэрвээ сэтгэлээ номхдох гээд ингээд үзэх юм бол тэр бидэнд одоо саад бэрхшээл тарьж эхэлнэ. Саад бэрхшээл тарина. Тэр одоо бидний эрхэнд ороод амархаа номхорчихгүй нөө шүү дээ. Эмх замбраагүй, бараг сүрлийн байдалтай, их захгүй, дээр дооргүй ингээд л байж ивэл тэрэнд амар байдаг. Сэтгэл тийм л байх сонирхолтой. Талдаал тийшээ цацарчсан ийм байдалтай. Хяналтгүй. Тийм учраас одоо сэтгэлээ биднээс захирая. Одоо нэг төвлөрьё. Ингээд нэгэн үзүүрт төвлөрт орё. Юмн дээр ингээд тогтоох хөсөлгөл хийя гэд бодохтой зэрэг. Хамгийн түрүүнд тэр яадаг вэ гэвэл залхуурлыг биднээс лөө явуулдаг. Залхуурал гэдэг нэртэй айрмаа бидэн лөө явуулдаг гэсэн үг. За ингээл энэ муу сэтгэлийг нэг амирлуулах гээд үзье та гэл бодохтой зэрэг чинь л залхуурлын айрмаа тань лөө илгэн шүү дээ. Ингээд тэр залхуурлын айрмаас болоод бид бясалгалаа эхэлж чаддгүй байна. За тэгээд тэр залхуурлна гэхээр л одоо юу ч хийхийг хүсдэггүй залхуу. За тэгээд үргэлж хоошоо тавьдаг залхуу эсвэл үргэлж бизи байдаг, завгүй байдаг. Тэр 3 залхуурл айрмаараа бидэнд лөө довтолдог байна. За тэр бидэнд лөө энэ айрмаа төрхрээр зогсохгүй. Тэр амжилт олно гэж боддоо. Тэрний хүсэл нь биелээд бид ялагдаад бид сэтгэлдээ ялагдаад залхууралтаа ялагдаад бид хизээж бясалгалаа эхэлдэггүй. За энэ бол бидний хамгийн ихний алдаа. За ингээл одоо нэг сэтгэлийг номхруулах анхны алхмаа хийх гэж байтал чинь л энэ залхуурал гэдэг юмд нь бүдрээл тэгэл бидний одоо энэ бясалгал зогсчдөг баг. Эхнийх нь алхмыг нь эхнийх нь сорилтыг нь л давч чаддаг байх нь шүү дээ. Ихэнх хүмүүс залхуурлыг давч чаддаг. Тэр ихэнх гэж байгаа дотор нь би ч гэсэн багтж байгаа шүү дээ. Надад энэ 3 залхуурал гуруула байгаа. Тэгээ 1 2 дахоос илүү 3 дахь нь бүр их байгаа. Дараачийн нэг алдаа бол мартамхай байдал. Юуг марчж байгаа юм бэ гэхээр л одоо нөгөө бясалгалын заавраа марчиж байгаа.
За ингээд одоо та яаж хийгээд тэр залах хурлын эхний даваагийн давлаа гэхэд хоёр дахь даваатай тулгарх нь биш. Тэр нь мартамхай. За ингээд сэтгэл танил энэ мартамхай гэдэг аймаа явуулна. За энэ айран бол бас л хүчрэх. Зарим хүмүүс биш үү? Юмыг бүх насаараа мартдаг гэж боддоо. Зарим хүмүүс 20 жил мартдаг. Зарим хүмүүс 1 жил, зарим хүн 1-7 хоног. 1 цаг гихчлэн мартдаг. Тэг юу хийх гэж байгаагаа цагийн дараа санддаг гэж боддоо. За та бүхэн өөрсдийгөө бодоод үзээрэй. Хідэн зүйлийг хичнээн их юмыг мартдаггүй. Тэгэхээр бидэнд бол одоо маш сайн сануулагч байх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Мартахгүй тулд. Тэгээд тэр сануулга нь одоо маш их өвдөлттэйгээр маш их өвдөж байж энийг ёстой мартаж дахиж л мартаж болохгүй юм шүү гэж ойлгож авдаг шүү дээ. За энэ бидний энэ мартдаг аюул алдаа бяцлаглалын үе болгонд байгаа. Бидний бяцлаглалын үе болгонд ялангуяа эхний хідэн үеинд үе шатанд маш их байдаг. Тэгэхээр залхуурал бол биднүүсийг бяцлагаж эхлэхээс өмнө тохиолддог алдаа шүү дээ. Тэгвэл энэ мартамхай байдал бол яг бид бяцлагаж эхлэнгүүтээ заавраа мартчихдаг. Бяцлагаж эхэллээ тэр мөчөд дараачийн мөчөд биднээс мартсан байдаг. Анхаарал сарничдаг гэсэн үг. Бяцлагаж эхэллээ дараачийн агшинд бид мартчихдаг шүү дээ. Юу мартчихад байгаа вэ? Нөгөө харч болов шүү дээ. Би та нарт ингээд бяцлагаад эхлэхэд чинь дөнгө сая за ингээд өмнөө тавьсан энэ бүрхий харч чулуун дээр төвлөр гэж хэлэхэд дараачийн агшинд чулуу алга болцсон байдаг үст. За ингээд хэддүгээр шатанд биднээс энэ чулууг алдхаа болдог вэ гэхээр 4-р үе шатанд хүрчиж. За 4-р үе шат хүртэл бидэнд энэ мартамхай гэдэг зүйл байнга байдаг бахнэ. Юу бах нь хамаагүй. Таны амьсгалын бяцлаглалын объект тэр бүрхий харч чулуу байхад чулууга мартна. Хэрвээ таны төвлөрлийн объект таны амьсгал байхад та амьсгалаа мартчихна. Тэгэхээр энэ одоо шинэ бяцлаглалын зааврыг баргалж ингээд за харч чулууг сан гэд эхнийх нь тэгж харч чулууг сан. Хоёрдугаар шатанд нь энэ харч чулууг үргэлжлүүлэн санаад бай гэж. Гуравдугаар шатанд энэ харч чулууг мартсан даруйда эргээд санаа гэж байгаа. Мартсан даруйда тэр даруй эргүүлэн санаа гэж. За ингээд 4-р шатанд хүрэхэд одоо тэр чулууг алдахгүй болж байгаа юм л да. Алдахгүй болж байгаа. Тэгэхээр энэ шатанд хүртэл бидэнд энэ мартамхай байдал гэдэг алдаа одоо зөнхөлсөөр байдаг. За тэгээ зөвхөн бяцлаглалын үеэр биш штэ. Энэ мартна гэдэг чинь ерөөсөө биднээсийн өдөр тутмын амьдрал тохиолддог. Тэгээд бидэнд ямар их гай тарьдаг зүйл вүлээ. Тэгээд бидэнд байгаа одоо хамгийн л том гайнуудын нэг үсттэй мартна гэдэг. Хяалтай нь үлээ тийм мартахыг. Хяалтай нь үлээ. Бяцлаглалын хувьд одоо төвлөрлийнхөө объектыг алдчихж байгааг л бид мартамхай гэж нэрлэж байгаа юм л да. Ингээд 4-р шатыг өнгөрсний дараа бидний энэ мартамхай байдал харьцангуй багасж ирдэг байна. За одоо эдгээр алдаануудад зориулсан 8 ерөндөг гэж байгаа. Тэр талаар бид ярилцсан. Эдгээр 8 ерөндөгний 4 нь вэ штэ. Бидний залхуурлын эсрэг. Тэгээ залхуурал гэдэг ямар хүчтэй вэ гэдэг нь эндээс харагдаж байна. Бидэнд 8 ерөндөг байгаа. Тэрний 4 нь
зөвхөн залхуурлын эсрэг байх нь шүү дээ. Залхуурл гэдэг маш хүчтэй, бид түүнийг хизээч дутуу үнэлж болохгүй. За энэ залхуурлын эсрэг дөрөв нь юу юм бэ гэхээр итгэл, бишрэл, зүтгэл, уян хатан байдал гэсэн ийм дөрвөн зүйл хэрэгтэй байна. За ингээд энэ уян хатан байдал гэдэг нь өөрөөр хэлбэл ямар ч шамдалгүй тийм байдалд орохыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл залхуурхгүймсан гэд ингээд шамдалтайгаар залхуурахгүй байх. Ингэж байсаар байгаа сүулдэ шамдах шаардлагагүй ерөөсөө л залхуу төрхөө болчихыг хэлж байгаа юм л т. Шамдлахгүй гэж. Яагаад гэвэл шамдал гэдэг чинь төр зуурын тусламж байхгүй юу? Шамдалтайгаар хийж байгаа зүйл бол таныг нэг их айхтар хол газар аваачихгүй. Богино зайдал тустай гэсэн үг. Шамдалтайгаар хийж байгаа зүйл бол одоо тийм их хол таныг аваачихгүй гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл ерөөсө төр зуурын тусламж юм аа л гэсэн үг. Энд чи ямар ч шамдалгүй болж ижил тэр эцсийн зэгт хүрэх нь шүү дээ. За тэгээд альва зүйлд шамтсаар байгаад хүрдэг тиймэрхүү зүйл байдаг л бах. Шамдал мэдээж бидэнд хэрэгтэй. Шамдалгүйгээр бүтэх юм бараг л байхгүй. Тэгтэл энэ шамдал гэдэг чинь хязгаартай гэсэн үг байхгүй юу? Хязгаартай. Энэний чинь энэ хязгааргүй байж ижил бид тэр хязгааргүй энергийн эзэмшин. Шамдал гэдэг чинь хязгаартай байхгүй юу? Ямар ч шамдалгүй тэр төлөвт хүрэхийн тулд бидэнд шамдах хэрэгтэй л байгаа юм. Эхлээд хэрэгтэй байжгаад тэгээд сүултээ хэрэггүй болно. За ингээд шамдалгүй хүрэхийн тулд шамдал хэрэгтэй, шамдалд хүрэхийн тулд бидэнд бишрэл хэрэгтэй. Хайр, бишрэл одоо сэтэл байхгүйгээр бидэнд шамдалт хүрдэггүй байх нь шүү дээ. За ингээд ямар ч хайр инэрлгүй, ямар ч бишрэлгүй, ямар ч сэтэл зоригдлгүй ийм шамдал таныг юунд ч хүрэхгүйгээр барахгүй таны эрүүл мэндэд хортой. За тэгэхээр энэ хоёр дахь энэ бишрэл нь яаж төрөх юм бэ гэхээр л бидэнд итгэл хэрэгтэй. Хүн итгэсэн юмдаа л бишрэл төрдөг байх нь шүү дээ. Та бүхэн ойлгож байна уу? Бидний энэ залхуурлын эсрэг 4 ерөндөг, 8 ерөндгийн 4 нь зөвхөн залхуурлын эсрэг. За тэр 4-ийг чинь шамдалгүй, итгэл, бишрэл, шамдал, уян хатан гэсэн. За энэ уян хатан байдалд нь хүрэхийн тулд бидэнд шамдал хэрэгтэй, шамдалд нь хүрэхийн тулд бишрэл хэрэгтэй, бишрэлд нь хүрэхийн тулд итгэл хэрэгтэй болох нь шүү дээ. Итгэл байж иж бишрэл төрнө, бишрэл байж иж шамдал төрнө, шамдал нь явсаар байгаад шамдалгүй төлөвт хүрнэ гэж. За тэгвэл энэ итгэл нь яаж төрөх юм бэ гэхээр бид одоо энэ шинэ бяцлаглалын мөн чанарыг бодох хэрэгтэй байна шүү дээ. Ямар ашигтай, ямар чанартай, яагаад биднээс энийг бяцлах ёстой юм? Амьрлан орших үед хүрчих юм бол ямар тус эрдэмтэй юм ч гэдэг юм уу. За ингээд энэ ойлгомжтой бид одоо альва нэг зүйлийн ач тустай, ашигтай талыг нь харснараа тэрэнд итгэл төрөөд тэгээд цаашаа тэр бусад чанарууд нь гарч ирдэг байна. За шинэ амьрлан орших үед хүрсний ашиг тусна гэхээр хэрвээ та сайн бие махбодтой бай гэвэл бясалгал хий. Хэрвээ та сэтгэлээ сайхан байлгая гэж бодох юм бол энэ бясалгалыг хийх хэрэгтэй. Энэ талаар сайтар ойлгож, ухаарч мэдэж авах нь таны сэтгэлийг сайжруулна. Энэ талаар сайтар бясалгаж сурах нь таны биеийг маш өндөр түвшинд аваачна гэсэн үг. За ингээд үүнд суралцаад
дадуулаад, бясалгаад амьдралын оршихуйд хүрэх юм бол таны амьдрал тэр чигээрээ маш өөр төвшөнд гарч очноо. За тэгтэл одоо ингээд сурья гэхээр бидний энерги хүрдгүү. Одоо дадуулъя гэхээр мөн л бидний энерги хүрдгүү. Бидний энерги ерөөсө бидэнд байж байгаа энэ бие сэтгэлийн энерги ерөөсө хаач хүрэхгүй, ханаач хүрэлцэхгүй. Бид энэ талаар бол маш ядуу. Энэ энергийн хувьд бид маш ядуу. Ядуугийн туйл. Бидэнд энэ бүхнийг сурч мэдэх, энэ бүхнийг дадуулахад маш их энерги хэрэгтэй. Гэтэл тэр энерги нь бидэнд алгаа. Бид энэ энергийн дутагдалд орцсон яваад идэг юм аа. За тэгэхээр одоо яах юм? Одоо тэгвэл бидэнд ямар ч шамдал зүтгэлгүй аяараа төрдөг тийм энерги хэрэгтэй. За хэрвээ бид тийм энергийг олоод авчих юм бол ямар ч шамдалгүй аяараа төрсөн тэр хязгааргүй энергийг олоод авчих юм бол бидний сансрын төгсгөл хүртэл бидний аяллыг үргэлжлүүлэхэд хангалттай. За жишээгээр одоо үзүүлэх юм бол бидний өөр хүүхэд бидэнд тэр хэмжээ хязгааргүй энергийг өгч идэг. Тийм учраас бид өөр хүүхэдтэйгээ насныхаа эцэс хүртэл хамтдаа байж чадна. Бидний энерги шавхагдаж дуусахгүй. Өөр хүүхэдтэй чиглэсэн бидний энерги шавхагдаж дуусдаггүй. Энэ энерги өөр хүүхэдтэй гэсэн энэ энерги бидний дадлагаас гарч ирсэн юм бишээ. Энэ бол үеийн хүч. Үйлээр бидэнд заяасан энерги учраас ийм шавхагдашгүй, барагдашгүй байдаг байна. Тэгэхээр бидний өөр хүүхдээ гэсэн энэ сэтгэлийг хинч биднээс салгаж чадахгүй, хинч булааж чадахгүй, хинч биднээс авч чадахгүй. Хүүхэд өсгөнө гэдэг биднээс маш их энерги шаарддаг. Маш их шүү, бүр маш их. Тэгэхээр чи хэдэн 10 хүүхэд өсгөж байгаа юм бэ шүү дээ. Бидний амьдралд хаана хамгийн их энерги хэрэгтэй байна гэхээр л үр хүүхдэд хэрэгтэй байна. Үр хүүхдээ өсгөхөд хэрэгтэй байна. Аз болоход биднээс энэ энергийг хаанаас олноо гэж санаа зовох шаардлага бидэнд байдаггүй. Бид тэрнтэйгээ төрсэн байдаг. Угаасаа бидэнд цаанаасаа заяатсан байдаг гэсэн. Хүүхэд төрөх тэр агшинд бидэнд энэ энерги төрдөг. Бэлэн байж идэг. Тийм байдаггүйсэн бол биднээс бүгдээрээ стресстэж өхөн штэ. Бараг л. За өсрэл 3-4 жил төвчээртэйхэн байх бах тэгэл нийл стресс болно ш. Тэгэхэд бид тэгдэггүй ш. Төгөр хүүхдээ хамгийн аз жаргалтайгаар өсөгдөг үсттэй. Ялангуяа ээжүүд бол өөр хүүхдээ бараг 24 цагаар тасралтгүй харж халамжлаа ш. Тэгэхээр бид өөр хүүхдээ бол ерөөсөө ямар шалтгаангүйгээр хайрладаг. Яг ийм энерги л бидэнд хэрэгтэй байгаа байхгүй юу гэнэ. Бидэнд хэрэгтэй энерги чи яг л ийм энерги. Бидэнд байх хэрэгтэй байна. Ямар ч хичээл шамдалтгүй төрдөг энерги гэж энийг хэлээд байна шүү дээ. Бидний энэ шинэ хэмээх бясалгалд л одоо яг тийм энерги хэрэгтэй байгаа юм л да. Ямар ч залхуурдаггүй, ямар ч мартдаггүй Бид хүүхдээ харахаас залхуурдаггүй, бид хүүхдээ мартдаггүй. За тэгээд ганц нэг тохиолдол мартдаг хүн байдаг ч үж магадгүй л дээ. Бараг л өөр хүүхдээ хизээж мартна гэж байхгүй. Үүргэлж санаж идэг, үүргэлж тэр маань яаж байгаа бол энэ маань яаж байгаа бол гэж. За ингээд хятадд гэлөө хаана ихтэй энэ бага насны хүүхдийг хөдөлгөөнийг дуурайж, бага насны хүүхдийн хөдөлгөөнийг дуурайж хийх тийм шийтгэл байдаг гэж би сонссон.
За ингээд тэр хүүхэд өсрүүл чи өсрөх ёстой. Тэр хүүхэд өнхөрвөл чи өнхрөх ёстой. Ингээд хийсэн бүх үйлдэлийг нь яг давтаж хийх. За энэ айгу маш хэцүү шийтгэл гэж хэлээ. Энэ маш хэцүү шийтгэл юм байна гэж би сонссон. Хүүхэд гэдэг өстой маш их энергитэй штэ. Хүүхэд маш их энергитэй. Oh my gosh, тэр баг заримдаа нэг зүйлийг баг 10 дахин нэг хариасан бол 10 дахин нэг зүйлийг баг 100 дахин давтсан ч тэднээс ядардаггүй. Тийм их сонин маш их энергитэй шүү дээ. Тэгээд хараагаал энэ дахиад хариж байгаа мүү гэл бодмоор баг ядарахгүй. За энд ингээд нэг өөр жишээ авахад одоо би жишээлх юм бол нэг найз бүсгүйтэй боллоо гэж бодоход эхлээд би тэр эмэгтэйн сайн чанаруудыг олж харна тийм үү. За энэ ч сайн, тэр нь ч сайн, тийм ч хөөрхөн, ийм ч хөөрхөн гэд ингээд бүх сайхан талуудыг нь харна. Тэгээд дараа нь надад тэрийг хайрлах тийм сэтгэл төрнө. За ингээд хайрлах сэтгэл төрөөд дараа нь бид шамдалтайгаар альва зүйлийг хийж эхэлнэ. Тэгээд дараа нь бидэнд ямар ч шамдалгүй тийм төлөвт хүрнэ. Жишээлх юм бол миний найз бүсгүй над руу уцтаал хоёлаа кино үзье гэхэд шууд тэрийг над руу уцтахад л би шууд маш их энергитэй болоод заат хийгээл ядарчсэн ч ядарсан байдал маань алга болоод шууд кино үзэх гээд явдаг шин. За ингээл бараг 3 цаг хүртэл гадуур ингээд явлаа, гэртээ харлаа, унтлаа. Цагийн дараа тэр уцтаал "Hey, би пицца идмээр байна" гэхэд хүй гэл дахиад надаа энерги төрөөл пицца гэл би босоод харна штт. Тэр хүний асуусан болгонд надад энерги төрөөд л яваад. Үргэлж энерги хангалттай яваад байна. Энэ маш сайхан биш гэж би одоо шинэ найз бүсгүйхээ өмнө би ингээд маш их эрчтэй, хүчтэй, энергитэй хүн ингээд зогсож шít. Тэгээ бараг өөрийгөө талентаар мөн сайн биш үү гэж хэлмээр. Яасан кул юм бэ? Мэдээж хайр гэдэг юм надад ийм их энерги өгч чадчих шít. За гэхдээ л энэ энерги бол үеийн энерги биш. Энэ бол нөхцөлтмөл энерги, төрмөл энерги. Тэгэхээр 3 жилийн дараа эсвэл 3 сарын дараа ч юм уу нөгөө энерги чинь буураад эхэлнэ. За ингээ буураад эхлэхээр яах вэ? Тэр надлуу уцтаад ингээ ийшээ тийшээ явъя гэдэг юм бол би дахиад тийшээ явах хэрэгтэй байх таа гэсэн шүү юм бодоол. Жоох эртхэн уцтаж болоогүй байх таа ч гэдэг юм уу ингээл бодоод эхэлчихэж байгаа байхгүй. Миний хүслээр болдогсон болов штэ. Би миний найз бүсгүй, миний эхнэр надлуу ингээл уцтахад л надад энерги дүүрэл ирдэг. Ерөөсө тийм байдаг бол мөн сайхнаа гэж бодмоор. Тэгвэл эсрэг тохиолдолд мөн одоо хамаг энерги чинь чамаас шавхдаг тийм хүн бас биш. Би одоо ингээл маш энергитэй ста мундаг хүн ингээд алхажсэн чинь л найз бүсгүй мэн уцтангууд хамаг энерги барагдал байхгүй. Яана яаж явна тийшээ гэсэн байдалтай. Ийм болчих тохиол бас бий. Гэхдээ энэ бүхэн бол зөвхөн жишээ гэдгийг та бүхэн ойлгоорой. Надад найз бүсгүй байхгүй. Би их залхуу хүн учраас найз бүсгүйтэй болох бололцоо надад байхгүй бах уу гэж би боддог. Өөрийгөө авч явах хангалттай энерги байхгүй хүн яаж хажуудаа бас нэг хүнийг авч явах уу? За ингээд энэ шинэ бясалгалыг би та бүхэнд ойлгуулахын тулд ингээд янз бүрийн сонин жишээнүүд авч байгааг өгөөсөхгүй. За ингээд буддийн одоо
буддизмын үндсэн дадлгууд болох тэр итгэл одуулах, бодис сэтгэл үүсгэх эдгээр дадлгууд бол одоо энэ итгэл бишрлийг төрүүлэх дадлгууд юм шүү дээ. Тэгээд багшийн өгөөсрийн дадлага байна. Маш их энергийг танд өгдөг. Маш их энергийг танд өгнө. Тэгэхээр энерги гэдэг бол ерөөсөө бидэнд хэрэгтэй. Хамгийн чухал зүйл юм шүү дээ. Одоо тарны яс хурдан л гэдэг нь маш хурдан хүнийг гэгэрүүлэх чадaltaй гэдэг. Яагаад гэхээр тэр маш их энергитэй байхгүй. Тэгээ үеийн хүчийг л ашиглаж байгаа ч үеийн хүч гэдэг чинь маш их энерги. За тэгээ танд энерги бага байх юм бол та маш удаан маш урт замыг туулж иж зорьсондоо хүрнэ. Танд энерги их байх тусмаа таны туулах зам богиносноо гэсэн үг. Энерги байна л гэдэг чинь альва нэгэн өөрчлөлт, хувирал тэр бүхний үндс нь энерги юм шүү дээ. Яагаад бид ингэж итгэл одуулдیں, бодис сэтгэл үүсгэдэг, яагаад бид ингэж энэ багшийг дахих бясалгал зэргийг хийдгийм бэ гэхээр л энэ бүхэн чинь бидэнд энергийг өгöd байгаа. Маш их энергийг бидэнд өгöd байгаа. За би та бүхэнд одоо энэ Амарлан оршихуйн 9 үе шатыг харуулсан тэр зургийг баг зэрэг тайлбарлаж өгье гэж бодлоо. Зарим хүмүүс энийг сайн мэддэг байх, зарим хүмүүс сайн мэддэгчгүй байх. За энэ зураг бол заавал 100% одоо тийм энэ бясалгалтай 100% нийцчих албагүй. Тэгтээ ерөнхийдөө бол их ойролцоо маягаар зурагдсан байгаа. За тэгээд одоо төвдийн ихэнх сүм хийдүүдэд энэ зураг бол элбэг байдаг. За монголчуудын хувьд бол энэ зургийг сайн мэднэ баха. Тэгэхээр энэ зурган дээр зургийн доод хэсэгт лам хүн байгаа. Лам хүн. Тэр лам хүн хоёр гартаа хоёр зэмсэг барьсан байгаа. Нэг гартаа одоо цалам, нөгөө гартаа ийм дэгэ маягийн ийм зүйл барьсан байгаа. За энэ олс цалам нь бол одоо бидний дурдлыг нөгөө гартаа барьсан дэгэ бол одоо мэдэмсрийг төлөөлж байгаа юм аа. За ингээд бидний энэ шинэ бясалгалд энэ хоёр хоёулаа хэрэгтэй байх нэ. За үүнийг мөн одоо дурдлыг нь арга, мэдэмсрийг нь бэлэг гэж мөн нэрлэдэг. Арга бэлгийг үүгээр бэлэгдсэн гэж үзэж болно. Тэгээ мэдэмсэр нь яагаад бэлгүүн байгаа юм бэ гэвэл бидний одоо бясалгалын алдааг засдаг учраас бидний сэтгэлд сэрэмж төрүүлж ингээд гарч байгаа алдаануудыг засдаг учраас. За ламын урт талд одоо хар хөхөнгийн энэ зан байгаагаар бидний сэтгэлийг төлөөлүүлсэн. За ингээд зааны урт талд болохоор сармагчин гүйж байгаа. Зургийн хамгийн доод талын шугамн дээр одоо байгаа байдлаар нь харах юм бол заан ламаас нэлээд урагшаа, ойрхон биш, нэлээд хол. Тэгээд эргэж хараагүй байдалтай. Сармагчингийн араас ерөөсөө ингээд ухаангүй давхиж байгаагаар зурагдсан байгаа. Тэгээд тэр сармагчин ч гэсэн эргэж хараагүй. За одоо яг бидний бясалгаж эхлэхийн өмнөх бидний сэтгэл бол яг ийм байдалтай байж байгаа. Бидний сэтгэл биднээс хол хаа нэгтээ явж идэг. За тэгээд тэр нь гадагшаа ингээд цацарч идэг гэж ингэж харуулсан юм аа. Тэгээ дээшлээд хоёр дахь игнэнд ороход лам одоо зааныг
мөн л барьж авч чадаагүй байгаа. Яагаад гэвэл эн чинь нөгөө үргэлжлүүлэн тайлбах гэдэг шат шүү дээ. Гэхдээ энэ үед гарсан өөрчлөлт юу вэ гэвэл заан галзуу мэт тавихаа болоод арай жоохон удааширсан. За тэгээ сармагчин ч гэсэн одоо тэр мөчөөс дамжин ингэж утга учиргүй эмх замбраагүй цацрах нь багасаад арай удааширсан байдалтай байгаа. Лам тэгээд үл ялэг ойртож очсон. Тэгээд өшөөний өөрчлөлт бол одоо энэ зааны зулай, сармагчингийн зулай баг зэрэг цайж ирсэн байгаа. Энэ бүхэн бол үргэлжлүүлэн тайлбах гэдэг үе шатны шинжүүд юм аа. Эхний 2 шат ерөөсөө амжилттай болдоггүй гэдгийг би эхлээд хэлсэн. Бид сэтгэлээ тайлбах гэдэг дээр бид сэтгэлээ удаан тайлбаж чаддаггүй. Тийм учраас бид үргэлжлүүлэн тайлбах. За 2 дахь шатанд нь үргэлжлүүлэн тайлбах гэсэн боловч бид тэнд мөн үргэлжлүүлэн тайлбаж чаддаггүй. Амархан биш гэсэн үг. Бид ерөөсөө альва нэгэн бяцлаглыг хийж эхлэх болгонд эхний энэ 2 шатыг л голдууд амждаг. Сэтгэлээ нэг юмн дээр төвлөрүүлэх гээл үздэг, тэрийгэ тэнд нь барьж явах гээл үздэг. Ийм 2 шатыг бол бид үргэлж дамждаг. Жишээлх юм бол энэ үргэлжлүүлэн тайлбах гэдэг шатанд үргэлжлүүлэн тайлбах гэж байгаа болохоос биш бид үргэлжлүүлэн тайлбаж чаддгаа гэсэн үг биш юм аа. Хэрвээ бид энд үргэлжлүүлэн тайлбаж чаддаг байсан бол бидэнд 3, 4, 5, 6 дугаар үе шатууд ерөөсөө хэрэггүй болчих байсан. Тэгвэл энэ 3 дахь доороосоо 3 дахь мөрөн дээр хигнэн дээр. За лам зааныг цаламдаад авчихсан байгаа. Хүзүүгээр нь олсоор цаламдаад авцсан байна. Түүгээр зогсохгүй зааны толгой мөн сармагчингийн толгой аль нь лам руу эргээд харцсан байгаа. Энэ үе шат бол та бүхэн санаж байгаа бол энэ засан тайлбах, нөхөн тайлбах гэдэг үе шүү дээ. Энэ үед та одоо нэлээд амжилт олцсон байгаа гэсэн үг. Яагаад гэвэл зааны хүзүүгээр цаламдаад авцсан байгаа үстэй. Энэ шатанд бид уурлаад авцсан байна. За энэ дөрвлийн хүчээр бид нөхөн тайлбаад явдаг. Нөгөө сэтгэл төвлөрлөлөөс алдагдангууд буцааж тавьчихад. Тэгэхээр одоо ингээд болон биш үү? Биднүүс болчихж байгаа юм биш үү гэж асуумаар. Тэгээд дөрвлийн хүчээр эргүүлээд тавьчихад байгаа нь одоо бас хангалттай биш. Та тэрийг хизээч алддаггүй болох шаардлагатай байна. Дахиж алдахгүй баттай болох шаардлагатай. Үүнийг бид ойрхон тайлбах гэж нэрлэдэг. Энэ шатанд зааны толгой, сармагчингийн толгой цагаан өнгөтэй болсон байна. За ингээд 4-р шатанд нэг нэмэгдсэн зүйл бол туулай гараад ирсэн байж байгаа. Зааны нуруунд дээр туулай гараад ирсэн байгаа. За ингээд 1, 2, 3 дугаар шатанд яагаад туулай байгаагүй юм бэ гэх юм бол тэнд энэ живэлт байсан уу гэвэл байсан. Бас байгаа. Тэгээд энэ живэлтийг тэнд юугаар дүрсэлсэн бэ гэвэл энэ зааны бие хар хөх өнгөтэй байгаа. Энэ хар хөх өнгө бас живэлтийг давхар төлөөлдөг гэж үздэг. Тэгээд тэнд живэлт багсаг бас байж болно. Тэгвэл яагаад тэр туулайгаар зураагүй дүрслээгүй зөвхөн 4-р шатн дээр туулаа гарч ирж байгаа юм бэ гэвэл өмнөх 3 шатанд энэ живэлтийг эсэргүүцэхэд бид хитрхи эрт байгаа учраас. Хитрхи эрт догшрлоо дарж чадчихвэл их юм байгаа штэ тэр үед чинь сацрах нь их байгаа учраас. Юун догшрлоо дарах зааныгаа эхлээд барьж авах, сэтгэлийн заанаа эхлээд арамжиж авах. Бараг тэрийгэ барьж авч чадаагүй байгаа үе шүү дээ.
Тэгээд заанаач барьж авч чадаагүй байгаа ийм үед яагаад тэгвэл энэ сармагчин зурсан бэ? Энэ догшрох сэтгэлийн хит идэвхтэй байдлыг яагаад сармагчингаар ингээд зурж гаргасан юм бэ гэх юм бол бидний сэтгэлийн сацрал ажиглахад илүү амархан байдаг вэ. Живэлтийг харин ажиглахад бид тэр болгон ажиглаж чаддгүй гэсэн. Харин бидний энэ сацрал, бидний энэ хитрхи идэвхтэй энэ сэтгэлийн төлөв маань ажиглахад маш амархан энэ сармагчин шиг ингээд олж харахад амархан байдаг учраас тэр юм аа. За ингээд 3-4-р зургийн ялгаа нь одоо зааны толгойн цагаан илүү их болоод сармагчингийн толгойн цагаан мөн нэмэгдээд нэлээд мөрлүүгээ ингэж ороод за тэгээ туулаа нэмэгдсэн байгаа. За одоо энд яагаад туулаа гарч ирсэн бэ гэхээр одоо бидний живэлт илтэд ажиглагдаж эхэлж байгаа нь юм аа. Өөр үгээр хэлэх юм бол бидний сэтгэл нэлээд тогтож ирж байна гэсэн үг. Нэлээд сэтгэл тогтолтыг бид амсахын төдий амсаад яг сэтгэл ингээд тогтоод ирэхийн тэр үед шууд залгуулаад живэд эхэлдэг баг. Яг одоо цагтаа ингээл өчүүхэн төдийч болсон ингээл оршоол эхлэхтэй зэрэг дараа нь живэх тал руугаа хазааж эхэлж байна. За ингээд туулааны мөн дээд бие толгой мөрөнд цайгаад ирсэн байгаа. За ингээд 5 дугаар шатанд хүрэхэд одоо нөгөө лам зааны урт талд гарцсан явж байгаа. За тэгээд энэ зурган дээр ерөнхийдөө 9 зам байгаа. Энэ бол одоо амарлан оршихуйн 9 үе шатыг харуулсан юм а. Хамгийн сүүлийн 2 зам. Хамгийн сүүлийн 2 зааны зүүн гартлынх нь амарлан оршихуй шаматад хүрснийг илэрхийлсэн байгаа. Баруун гартлынх нь випашна буюу үлэмж үздэхүйн бясалгалыг бэлэгдсэн ийм зураг байна. Бид ерөөсөө эхний 4-5 шатыг л яриад тэрнээс цаашаа яриаггүй байгаа учраас тэрнээс цаашаа тайлбарлаж эхлэегүй байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бид дараагийнхаа үе шатуудыг нь ярихаараа мөн тэр үе шатуудтайгаа давхцаад энэ зургийг цааш нь тайлбарлаад явах баха. Тэгээд энэ зурган дээр байж байгаа энэ галын дүл одоо эхэндээ маш их дүлтэй байснаа багасаад явж байгаа энэ галын дүл байгаа. За энэ дүлөөр юуг дурсалсан бэ гэвэл бидний гаргаж байгаа тэр хичээл зүтгэлийг. Хичээл зүтгэл. Эхэндээ бол маш их хичээл зүтгэлээр гаргаж исэн бол тэр нь багасаар шамдалгүй тийм төлөвт орох юм а гэдгийг бэлэгдэж харуулсан байгаа. Зургийн 7-8 дугаар үе шатанд галын дүл байхгүй болсон байгаа. Энэ бол одоо нөгөө шамдалгүй зүг рүүгээ явж байгааг илтгэж байгаа. За тэгээд мөн энэ хамгийн ихний зурган дээрх зааны хажууд ийм хадаг байгаа. Хадаг дэрвсэн ийм угалзарсан хадагнууд байгаа. Энэ бол одоо 5 м хүн таашаалыг илэрхийлсэн. За энэ 2 дахь зурган дээр нь зааны хажууд жимс байгаа. Энэ бол одоо үүгээр амтыг ингээд цаашаа явах юм бол одоо ийм нэг хясаан дотор устай ийм шингэн хясаа байгаа. Тэргээр бид одоо үнрийг тэгээ цаашлах юм бол энэ хонх байгаа. Тэр хонхоор одоо энэ сонсголын мэдрэхүйг за тэгээ тойл байгаа. Тойлоор бид энэ дүрс нүдний мэдрэхүйг ингээд төлөөлүүлсэн. Эдгээр нь бол цөмөрөө энэ 5 м хүн таашаалыг илэрхийлсэн байгаа гэдгийг та бүхэн ойлгосон баг. За ингээд 1-р зурагнаас 2-р зурганд шилжихэд энэ заан сармагчингийн толгой орой нэг үл ялэг цагаарч ирсэн байгаа штэ. За энэ бол одоо ингээд
бясалгаа суусан хугацаанд та нэг хэсэгхэн зөөрчгсөн тогтож одоо тогтмор айдчаа тий яг сэтгэл тэнд объект дээр ингэж тогтох айдаад алдж байгааг түүгээр илэрхийлсэн. За ингээ бидний тавьж байгаа эхний ээлжинд бид 25 секунд сэтгэлээ тогтоодог болно гэж байгаа. Хэрвээ та 25 секунд яг сэтгэлээ тогтоож чаддаг болчих юм бол энэ зааны толгой цагаан болсон 2 дугаар үе шатанд орж ийнэ гэсэн үг юм аа. За уламжлал ёсоор бол энийг Om Mani Padme Hum тарныг 12 удаа унших тэр хооронд сэтгэлээ тогтоож чаддаг болох юм бол 2 дугаар шатанд орно гэж хэлсэн байгаа. Энэ нь яг 25 секундтэй тэнцдэг байна. За ингээд эхний ээлжинд бид нэг 25-аас 30 секунд анхаарлаа тогтоож чаддаг болчлоо гэж бодъё. Ингээд 25-аас 30 секунд анхаарал тогтоод тэгээд алдагдана. Та алдаад эхэлнэ. Одоо танд дөрвөлтлийн хүч хэрэгтэй. Та одоо энэ алдагдсан шүү гэж та мэдж байгаа. Та мэдж байгаа учраас тэрийг эргээд авчрах юм шүү гэдэг тэр дөрвөлт танд тэгэхэд төрөх юм. За та тэрийг одоо ингэсгийж жагаад энэ алдагдсан шүү гэж мэдж байгаа бол та тэрэнд бэлтгэлтэй байна гэсэн үг байхгүй юу? Та бүрэн бэлтгэлтэй байж ич тэрийг хийн штэ. Яагаад гэвэл сэтгэл гэдэг үнэхээр барьцгүй ёстой яаж ч магадгүй. Ямар ч юм тэндээс гарч ирж магадгүй учраас тэр бүхэнд бүрэн бэлтгэлтэй байхад бидний дурдл бидэнд тусалнаа. Танд ерөөсөө энэ ингэх юм бол би ингэнэ гэсэн энэ яг ийм хувилбарууд чинь танд бэлтцсэн байж ах хэрэгтэй байгаад байна шүү дээ. Ингээ сэтгэл нэг тийшээ ингээ яваад өгсөн та таг марцсан. Би юу болсныг мэдсэнгүй яач вэ гэд байж ахгүй нөө штэ. Ингэх юм бол би ингэнэ гэд өөртөө ингээ бэлтцсэн сануулсан дурдлаа маш одоо баттай болгож эхлэх юм байна. Яг л хан руу бөмбөг шидэж байгаа юм шиг те. Шидлээ ойлоо. Тэр та сэтгэлээ тогтоон тэр яваад өгөн. Тэр тусамд дурдлаа буцаагаад авчирлаа харчлуу бүрэнхий харчлуу гэд ингээ буцаагаад авчираад ах юм. Тэр хананд ойж байгаа бөмбөг хаашаа аль зүг рүү хөдлөх вэ гэдгийг та мэдэхгүй шүү дээ. Хан руу бөмбөг цохлоо ойгоод буцлаа. Энэ бөмбөг хаашаа явчихваа? Яач вэ гэж сууж авахгүй нэ шүү дээ. Энэ сэтгэл хаашаа тэнэ явчихваа яг алдагдахын зэрэгцээ буцаагаад авчирна. Тэрхэн даруй дурдлаас эргээгээд буцаагаад авчрах. За ингээд сэтгэлээ тайлбна, сэтгэлээ үргэлжлүүлэн тайлбна. Үргэлжлүүлэн тайлбаад хэр удах вүлээ гэхээр хэрвээ та 3-аас 4 цаг төвлөрч чадах юм бол бидэнд тэр үлдсэн бусад шатууд нь хэрэггүй та аль хэдийн шамаатаа түрнэ гэсэн. Маш чанартай төвлөрлийг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр бид яагаад ч эхний ээлжинд ингэж чадахгүй учраас 25 секунд гэсэн ийм одоо болцол тавьж байгаа. Заримдаа вэ шүү дээ. Чанаргүй байдлаар сэтгэлээ тогтоогод 3-4 цаг, 5-6 цагч та сууж болно. Тэглээгээд та шамаатад хүрэхгүй байхгүй юу? Яагаад гэвэл эн чинь яг чанартай нэгэн үзүүрт төвлөрөл биш байна. Тэр чинь бол зөөлөн хэлбэрийн унталт суугаагаараа унтсан болж таарах гэдэг байна гэж хэлээд байгаа шүү дээ. За ингээд 2, 3, 4, 5, 6 энэ 5 шатыг заримдаа бид шинээр тайлбах гэж нэрлэх нь байдаг. Уучлаарай, ерөнхий тайлбах. Ерөнхий сэтгэл, ерөнхий тайлбах гэсэн нэрийг өгж болдог байна. За уучлаарай, эхний 2 үе шатыг бид одоо ерөнхий сэтгэл тайлбах гэж нэрлээд за голын 5 үе шатыг бид шинээр сэтгэл тайлбах гэж нэрлэх нь байдаг гинэ. Яагад гэвэл тэдгээр үеүүдэд бидний сэтгэл тодорхой хэмжээгээр тогтоод ирж байгаа. Тэгэхдээ бид
заавал ямар нэгэн өөрчлөлтүүдийг жоохон засалтуудыг хийгээд яваад байгаа учраас. Ингээ шинээр сэтгэл тайлбах гэж нэрлсэн бол 8 дугаар үе шатыг бид хуучнаар сэтгэл тайлбах. За ингээ 9 дугаар үе шатыг одоо тэнцвэртэйгээр сэтгэл тайлбах гэж нэрлэдэг бахнэ. Энэ юу гэсэн үг юм бэ гэвэл 8 дугаар шатанд хүрэхэд танд ямар ч засвар хийх шаардлагагүй болно гэсэн үг. Ямар ч засвар шаардлагагүй тийм үеинд хүрсэн байна шүү дээ. За бид одоо эхний алдаа болох залхуурлын эсрэг ерөндөгийг ярьсан байгаа. Тэгэхээр хоёр дахь нь одоо бидний мартамхай сэтгэлийн эсрэг ерөндөг юу юм бэ гэвэл эргэн санахгүй буюу эргэн дурсах сэтгэл байдаг байна. За ингээд үлдсэн хэдэн минутанд бид богино хэмжээний тогтоох хүсэлгэл хийж үзье. За хоёр алгаа хооронд нүрээд өөртөө массаж хийн. Бяцлаглалын зөв судлаа эзлээд нуруугц мөрсөл. Эхлээд гүнзгий амьсгал авна. Гүнзгий амьсгал гаргана. Амьсгалжигд нүд ялгүй хараатай харц хамрын үзүүрээр төвлөрсөн. Сэтгэл амгалантайгаар сэтгэлийн ажил. Сэтгэлээ мэдэр. Дараа нь төвлөрлийнхөө объектыг сонго. Чулуу, бие, амьсгал, эсвэл сэтгэл Бурхны дүр аль нь ч байсан болно. Бяцлаглалын объект дээр сэтгэлийн тогтоо. Маш бат нягтшилтайгаар төвлөр. Сонсхийн хүч энэ хоёр нийлээд таны сэтгэлийг объект дээр тогтоон барина. Энэ ч гэсэн хангалтгүй одоо бид анхаарлаад үргэлжлүүлэн барих хэрэгтэй. Үргэлжлүүлэн тайлбах. Үргэлжлүүлэн тайлбахын тулд бат нэгтшилтэй анхаарал сэтгэн бодохын хүчтэй нэгдэж бидэнд туслана.
Сэтгэлэн үргэлжлүүлэн талбах. Бидний боддог сэтгэл үүнд нөлөөлнө. Сэтгэл талбах, үргэлжлүүлэн талбах үе шатыг 25 секунд. 25 секунд л төвлөрөхийг хичээ. Хорин 5 секунд болсны дараа дотоод сэтгэлээ амрааж хэсэг байцнаад дахиад эхэлнэ. Дахиад эхэлж дахиад 25 секунд. Энэ бол амарлан оршихуй бяцлаглалын суурь. Энэ магадгүй бусад бүх бяцлаглалын ч суурь байх боломжтой. Сэтгэл талбах, үргэлжлүүлэн талбах 25 секунд. Хорин 5 секунд болгоны дараа баг зэрэг амраад дахиад эхэл. Дахиад эхэл. Дахиад сэтгэл талбах, үргэлжлүүлэн талбах 25 секунд. Дуусмагц 5 секунд орчим амраад дахиад эхэл. Дахиад эхэл.
Сэтгэл тайлбах. Үргэлжлүүлэн тайлбах. 25 секунд. 5 секунд орчим амраад дахиад эхэл. Дахиад эхэл. Энийг нийтдээ 11 удаа давтна.
Амьсгал авна. Амьсгал гаргалаа. Дахиад гүнзгий амьсгал авна. Амьсгалан гаргалаа. За эхний шатыг иймэрхүү байдлаар бяцлахад болно. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр үргэлжлүүлье. За баяртай.